Олон улсын валютын сан Дэлхийн банк гэж юу вэ? Дэлхийд дахин зээл өгч аврах зорилготой 1944 онд Америкийн нэгдсэн улсад байгуулагдсан. Гэвч үүний эрэхтэй төрөл бүрийн эдийн засгийг тодорхой тооны нөхцөл ашигтай нэг систем болгох зорилготой юм а. Олон улсын валютын сан Дэлхийн банкны 51% нь Америкийн нэгдсэн улсын санд хамаардаг. Схем дараах байдлаар ажилладаг. Юуны түрүүнд улсын банкыг гадаад дахин худалдаж авна. Дараа нь олон улсын валютын сангийн шинжээчдийн мэдрэлийн дор шинжилэл хийнэ. Ингээд эдийн засгийн систем сүрнэ. Үүний дараа үн чөлөөснөөр орон сууц, цахилгаан, хүнсний бүтээгдэхүүн зэрэг амьдралын наацхан хэрэглээний үн өснө. Хүн амын ядуур нэмэгдэнэ. Чөлөөт худалдаа бий болж үн өснөөр иргэд үндэсний бараа бүтээгдэхүүнийхээ оронд импортын хямдхан зүйл хэрэглэж эхэлнэ. Ингээд үйлдвэрүүд хаагдана. Ажилгүйд нэмэгдэнэ. Улс орны эдийн засаг нуран унана. Яг л энэ үед олон улсын валютын сан туслахаар гарч ирнэ. Тэд зээл өг санал тавина. Улс зээл аваад өрийн дарамтанд орно. Олон улсын валютын сан улс төр эдийн засгийн тогтолцоог мөн чанараар нь бүр мөсөн өөрчлөх санал тавина. Энэ бүх шаардлага хүн амд яаж нөлөөлөхийг хинч тооцохгүй. Төсөв хүрэлцгээ болж тэтгэврийн нэмэгдэл, боловсролын татаас, эрүүл мэндийн нөхөн олгорыг танаж эхэлнэ. Эдийн засаг сүрсэн хойно энэ бүгдийг үнэгүй шахам зарчхна. Ингээд зорилготой хүрнэ. Олон улсын валютын сангийн зээл өгтөө тавьдаг шаардлагуудыг жишээлбэл өмч өвчлөл. Энэ нь олигархуудыг бий бол хувийн өмчийг хөхүүлэн дэмжснээр улсын өмч гарцанд гарна. Бүхэл бүтэн салбар тэр чигээрээ хувьд шилжинэ. Үйлдвэрийн үн болон ашиг орлого улсын хяналтаас гарна. Тэгээд үн өсч хүн ам ядуурна. Газрыг хувьчилснаар иргэд төдийгүй гадаадынхан ч худалдаж авна. Чөлөөт зах зээл нэвтрүүлсэн 1930-аад онд дэлхийн хөгжингөө орнууд маш том уналтанд орсныг санах хэрэгтэй. Энэ үеэр олон улсын валютын сан өөрт хэрэггүй гэж үзсэн үйлдвэрийн салбаруудыг зөнд нь хаяна. Ингээд тэр салбар хаалгаа барина. Ихэвчлэн тухайн орны стратегийн үйлдвэрт ийм тавилан тохиолддог юм а. Иймхүү Америк тухайн орны стратегийн салбар болоод баялагийг нь өөр юм болдог. Олон улсын валютын сангийн гол шаардлагын нэг нь долларыг зайлшгүй эргэлтэнд оруулах ёстой. Өртөө орон ингээд валютаас бүрэн хараах болно. Иймхүү олон улсын валютын сан улс орны дотоод үнийг бүрэн хяналтандаа авна. Олон улсын валютын сангийн шинжилгээний үр дүнд үндэсний валютаа хэвлэдэг улсын банк гэж байхаа болно. Ингээд улсдаа зээл өгч чадхаа болно. Үүний үрээр улс нь өөрийнхөө санхуд хяналтаа алдна. Санхүүгийн бүх системийг улсын төв банк нь хянахгүй. Олон улсын валютын санд социализм болон төвлөрсөн удирдлагатай бие даасан хүчрэг улс бүрэн хэрэггүй. Олон улсын валютын сангийн хийдэг ганц зүйл бол орон нутгуудыг бүрэн бие даалгах. Ингэж авгаа зөвлөлт бүрэн нуран унсан билээ. Төв нь хилэцгарын хяналтаа алдаж НАТО-гийнхны хилийг манав. Олон улсын валютын сан үүсэн бий болсон цагаас 89 орныг аврах гэж оролджээ. Өнөөдөр 49 улс нь олон улсын валютын сангийн тусламж орж ирэх үеийнхээсээ дордчхоод байна. Харин 32 улс нь ядуурч эдийн засгийн хямралд оржээ. Олон улсын валютын сангийн гарт өртөж хохироод дахин ойртуулахаа болсон дараах улсуудын жишээ байдгийг танд харуулав. Бразил, Аргентин, Эквадор, Тайланд, Индонез, Өмнөд Солонгос, Украин, Орос. Харин дараагийн хөгжин хэн бэ?